Үзэгч та бүхэнд өнөөдөр мэдээ хүргэе. Тодруулах ярилцлагын ээлж дугаар та бүхэндээ хүрж байна. За энэ удаагийн дугаарт маань бүгд найрамдах Чех улсад элчин сайдаар ажилласан. За элчин сайд асан ганц хүнтэй бид ярилцсан танд энэ өдөр мэдээ хүргэе. Эндээ сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. За бид хоёрын гол үндсэн ярилцах асуудал мэдээж Монгол Чех хоёрын харилцаа, зам боловсрол, за Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй одоо илгээт 2100 хөтөлбөрийн энэхүү эргэн тойронд та бүхэнтэйгээ бас ярилцах болно. Тэгэхээр танаас эхлээ асууя. Монгол Чех улсын одоо энэ боловсролын хамтын ажиллагаа юу нэг ямар шатнд явж байна өнөөгийн байдлаар? Монгол улс бүгд найрамдах Чех улстай дипломат харилцаа тогтоогоод одоо өнгөрсөн жил 75 жилийнхаа их өргөө хүрээнд тэмдэглэсэн. Тэгэхээр боловсролын талаар асуулаа. Ер нь хоёр орны хамтын ажиллагааны ялангуяа дипломат харилцаа тогтоосны дараах он жилүүдэд хамгийн дөрөнд боловсролын салбарын хамтын ажиллагаа эхэлсэн байдаг. Ер нь одоо 1950 оны дундаас за 1990 он хүртэл тэгээд тэрнээс хойш өнөө хүртэл Чех улсад олон мянган монгол залуучууд, монголчууд сурч, боловсрч, мэргэжилдээ ажиллуулж ингэж ажиллах их ариун туршлагатай бас уламжлалтай юм бэл. Ялангуяа одоо Чех сурж байсан манай монгол оюутнууд бол ер нь нийт сурж байсан хүмүүсийн тоо 20-оос сурж ажиллаж байсан хүмүүсийн тоо 20-оос 25 мянга гэж ярьдаг. Тэдний дотор бол маш олон одоо оюутнууд байсан. Тэр үед бол Чех, Словак гэж улс байсан. Тэгээд тэр улбаагаараа ч юм уу өнөөдөр манай Монгол улсад Чех, Словак сурж байсан одоо залуучууд, оюутнуудын холбоо хамгийн олон үнэтэй, хамгийн одоо тийм том бүтц байт юм л. Тэгэхээр тэр бол одоо тэр олон оюутан байсныг яхахгүй илтгэж байгаа. Маш олон хүн мэргэжилд ажилласан. Одоо жишээлбэл би санаж байна. Би 1980-ад оны сүүлээр одоо Улаанбаатарт одоо оюутан болоод ирж байхад одоо Улаанбаатарын удамжинд Кароса гэдэг Чехийн автобус явдаг байсан. Тэгээд тэр автобус одоо тухайн үедээ их тийм соёлтой бараг л ингээл налж зогсоол хүнээ аваад ямар сайхан юм бэ гэж бодож итэл сүүлд олж мэдхнэ. Тэр автобусны жолооч нар Чехэд мэргэжилдээ ажилласан хүмүүсээс. Тэгэхээр одоо ийм мэргэжлийн талын, боловсролын талын юунууд ийм хамтын ажиллагаанууд маш эртнийх юм бэл. Тэр утгаараа өнөөдөр ч гэсэн Монгол-Чехийн харилцаанд боловсролын салбар их чухал үүрэгтэй. Тэр чанараараа ч юм уу одоо Чех улсад одоогоор л яг нэг 130 орчим оюутан байгаа. Тэр 130 орчим оюутны 50 шахам нь юуны илгээлт 2100-ийн шахмаар очсон энэ хүүхдүүд байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаалсан илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд одоо суралцж байгаа оюутнуудын үед ер нь аль мэргэжлэр түлхүү одоо Чехэд суралцж байна. Мөн адилхан. Одоо өөр тэр хүүхдүүд чинь за инженерчлэл, биоинженер, за анагаах ухаан, компьютерийн технологи, цөмийн эрчим хүчний чиглэлээр ч гэсэн сурж байгаа. Тэр Чехийн одоо нэг 7-8 ихтэй сургуульд манай 50 орчим хүүхэд сурж байгаа. Тэд нар яг энд нэг жил Чех хэлээ үзээд тэгээд очоод дахиад нэг жил үзээд ингээд тэр хоорондоо одоо дасаж сурч тухайн улс оронтойгоо одоо хичээл номтойгоо танилцсныхаа дараа яг сурах сургуулаа сонгоод ингээд суралцж байгаа. 2023 оноос эхэлсэн. Эхний 8 оюутан бол англи хэлээр суралцж эхэлсэн. Чехийн одоо техник их сургууль гэдэг сайхан том сургууль байдаг. Тэнд суралцж эхэлсэн. Бусад хүүхдүүд бүгд юугаар чех хэлээр суралцах нь бол тэднэрт мэдээж давуу тал болно. Бас яг гэвэл өөрийнх одоо чех хэл дээр нь сурна. Тэгээд тэр соёл заншил тийм ээ одоо суугаа орондоо аж амьдрахт нь тустай гэдэг юм их. Тэгээд нэг доор авахгүй л тий. Хэлээ бол нэг доор сурна. Одоо Карлик сургуулийн
хил бичгийн одоо хил сургалтын төв гэдэг тийм төвд сайхан байртай багш нартай бүр юм тогтсон төв байдаг. Тэр нь болохоор Парагаас нэг 50 км бас яг хот дотор биш. Тэгэхээр тэр хөөгтүүд дээр ингээд очиод уулзаа явж хахад тэндээ их хайдайхан одоо нөгөө өөрсдөө одоо сурлагаасаа тий анхаарлаа төвлөрүүлэх тэрүүхэндээ ингээд төлөвшөхөд их тустай юм болоо гэж бодмоор тийм айтайхан газар хэвтэл. Тэр ажиллаж байхдаа илгээд 2000 очсон оюутан залуучуудаа та мэдээж уулзалт хийжсэн баг. Тухайн үед ер нь залуучууд маань танаас хөвчлэн юуны талаар их сонирхож асууж байв. Тэд нар чи их өөрхөн намайг л жишээл ахаа гэдэг. Элчин сайтай биш. Ахаа юм асууя гэх. Тэгээд ингээд нээлттэй. Нөгөө яг л тэр юу байдаг шүү. Одоо жишээл нөгөө бүхэл аймаг сум дүүргээс хөөхтөд очиж байгаа хэрэг ингээд янз бүрийн газраас ирсэн. Одоо эх орны өнцөг болон бүрээс ирсэн хөөхтөд байдаг. Тэгээд тэд нар мэдээж энэ ингээд одоо Монголд байсан ч гэсэн яг очисон даруйдаа бол ингээд нэг тийм хамт олон болоод нэг доор ингээд амьдраад тэгээд ингээд яваад ирэхээр одоо хүн болгон өөр өөрийн одоо зан аршинтай одоо өөр өөрийн амьдралын хөвшилтэй хүмүүжлтэй яг тэр ихний нэг сар мардаа ингээд нэг байранд одоо оюутны байранд амьдраад ингээд бас заримдаа тий оюутан л бол оюутан хоолтой хоолгүй байна мөнгө нь хөрөхгүй тэгэл ингээл эхлэхээр одоо нийгмийнхаа одоо юунд ягаал те ингээ нөхөрлөл одоо бие бинийгээ ойлгох тэр юмнууд нь их илүү тодорч тэгээ тэрэн дээрээ үндэслээд одоо гадаад байгаа оюутан гэсэн нэг тэр юунда одоо амьдралынхаа хөвшилд ордгийн болоо гэсэн тийм байдаг. Тэгээ одоо хамтдаа явж кино үзэх элчин сайдын ам дээр хурж ирээл тэгэл одоо хөөхтөд болохоор одоо шаагаал хаа сайн уу ч гэдэг юм уу нэм асуухсан ч гэдэг юм уу тийм их тийм аюутай одоо нээлттэй хөөхтөд байдаг. Тэгээд сурлага мурлагын тухай элен далангуй ярина. Элчин сайдын ам дээр бид нар бас нөгөө үеийг хүлээж авна. Монголтой холбоотой одоо соёл урлаг сурчлагын ажилд байх юм бол авчирч оролцуулна тий тэгээд тэнд ч маш олон авьяастай хөвгтөд их байдаг дуулна бүжиглэн биеиндээ зааж өгнө одоо хамгийн өөрх нь ингээд үеийнхэн залуусыг сургуулийнхаа хөвгтүүдийг авчираад тэгээд нэг бид нар нэг монгол хоол тий уушурвуу сүдэ цай хийгээ морин хураан тоглуулаад тэгээд ингээд найз нөхдөйгөө бас авчираад ингээд танилцаад явахт нь тэднэрт ч их сайхан байдаг бидний хувьд ч гэсэн нөгөө хөвгтүүдтэй ингээд уулзаад хамгийн гол нь одоо сурлаг гээд өглөөд байх нь бол яг одооны үед бас их нийцтэй биш юм шиг байна. Тэгээд тэр хөвгтүүдийг чи ингээд яг яаж яан те одоо ингээд асуу сургалаад арга гэртэйгээ холбоо ирж гэнэ үү мөнгө төгрөг нь хөрж гэнэ үү өлсөж байвал одоо жишээлбэл ингэдгийн шүү гэж зааж өгöd хүрээд ирээрээ ч гэдэг юм уу хэлж байгаарэ гэд тэгэхээр их энд хүний сэтгэл чинь нэг үеиг болдог те. Тиймэрхүү юмнууд зөндөө гарнаа. Ер нь бол бас багш нар нь хэлдэг. Бас чех хэл чинь тийм ч амар хэл биш. Одоо хүнд гэдэг ордог гэд. Тэгээ хүүхдүүд бол ер нь жилийн дараа одоо нэг сургуульд очиход ямар ч юугүй одоо сургууль нь жишээлбэл лекц сонсох тийм ээ одоо шинжлэх ухааны лекц одоо юм ойлгох тэр тал дээр бол хэлний ямар ч одоо бэрхшээлгүй төгсдөг юм байна гэдэг. Хүүхдүүд ч гэсэн тэнцэнэ харилцаанд л их ордог. Хоорондоо ярина. Бусад одоо оюутнууд байна. Тэгээд ерөнхийдөө яг юу сайтай. Олуулаа гэхэд тийм нэр хүнд сайтай. Тэнд чинь өөр янз бүрийн улс орнуудын хүмүүс байгаа. Ямар ч байсан хэлийг бол хурдан сурсан байна гэдэг нь нэг бүх хүүхдүүдийн дунджаас ер нь харагддаг. Тэгэл бид нар ч андчгүй ерөнхийдөө ингээд дасан зохицоод ирэхээр л тэр одоо нэг янз бүрийн app юм хүмүүс ашиглаад одоо явах газар сонгоол тэгээ ингээд ерөнхийдөө тэр улсынхаа тухай мэдлэг мэдээлэлтэй болцсон
Тийм харагддаг. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан илгээлт 2001 хөтөлбөрийг ер нь та яг юу гэж хардаг вэ? Одоо ингээд энэ боловсролын салбар одоо ингээд ярих юм бол одоо 100 жилийн төвтэйг одоо Герман, Франц руу анхны одоо боловсон хүчний манай гадагшаа одоо ингээд хилийн жандар үлгээж ийсэн одоо 100 жилийн жилд хооч. Тэгэхээр яг энэ тэтгэлэгт хөтөлбөрийн одоо үр өгөөж, үр дүн энэ санаачлагыг та ер нь яг юу гэж харж байна? Энэ юу ер нь бол хаа газар аль ч улс орон нэг жаахан одоо ингээл эдийн засгийн хувьд ч юм уу ингээл дээшлээд ингээ сэхээ гараад ирэхээр хамгийн гол боддог юм нь боловсрал юм байна. Одоо жишээлбэл хичнээн мөнгөтэй байгаад боловсралгүй одоо ингээ мэрэгчлэнгүй боловсон хүчингүү бол бас хэцүү. Яг тэр чанараараа л би энэ олон хүүхдийг ингэж нэгэн зэрэг ялангуяа одоо энэ барууны өрний доорны өндөр хөгжилтэй улсууд руу явуулж байгаа гэж боддог. Өөр нэг даваа чанар нь тэр хүүхдүүд чинь хамгийн гол нь бүх одоо орон нутгаас ирсэн. Тэгээд байгуулсан гэрээ бол юу яана гэж байгаа шүү дээ. Орон нутагт очиж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нар мэдэндээ орон нутагт нэг өргөдөл бичдэг хүн байхад л одоо би өөрийнхөө үеийн тухай юм ярьж шít. Байхад л яадаг үлээдээ те. Та нэг өргөдөл бичээд өгөөч гэдэг. Тэр хүний бичсэн өргөдөл бол маш одоо нэгт юм бай. Тэгээ нөгөө хэлгсэн юм ин тусгаж ингэж хүнд ойлгохоор болдог. Тэгэхээр боловсрал гэдэг чинь угаасаа яг тэгж нөлөөлдөг учраас энэ хүүхдүүдийн одоо сурсан мэдсэн зүйл нь зөвхөн Улаанбаатараар тогтохгүй. Тэгээд одоо орон нутагт нь тэгэл ингээд төгөх одоо хүмүүстэй бусад оюутнуудаа ч юм уу хүүхдүүдтэй ч юм уу үлгэр жишээ болох яг ийм чанараараа бол их ашигтай. Зүгээр яг бид нар үр дүнгийн их хурдан хүлээж магадгүй. Өнөөдөр онц сурж ирээл маргааш ингээл биш. Тэр чинь ерөөсөө тэрний тэр нөлөө нь айгүй их. Монгол улс за Чех улсын харилцаа хамтын ажиллагаа яг өнөөгийн түвшинд бас ямар байна? Аль салбарт илүү түлхүү ус хамтын ажиллагаа өргөжүүлэх чиглэлээр бас одоо хамтарч яриа хэлцлийг бас хийж байна. За ер нь бол хамтын ажиллагаа их өргөн. Одоо манайх чинь Чех улс, Монгол улс, Чех улс 2025 онд Монгол улсын ерөнхийлөгчийн Чех улсад хийсэн төрийн альчлалын үеэр иж бүрэн түншлэлийн харилцаатай болсон. Иж бүрэн түншил чинь бол одоо их л олон салбарыг одоо хамарна тийм ээ. Тэрэн дундаа одоо хоёр орны уламжилт гэж хэлэхээр салбар бол эдийн засгийн хамт ажиллагаа. Ер нь одоо социализмын үед өмнөх одоо жилүүдэд одоо чехүүдийн манайд одоо барьж байгуулсан одоо их олон чех мэргэжилтнүүд ирж ажилласан олон салбар байна тий. Одоо ингээд нэгдүгээр эмнэлэг байна. Дархны цайманд хуучин одоо гутлын үйлдвэр. За тэгээ Эрдэнэ хотын одоо Эрдэнэтийн уурхайг нээсэн хүн чи одоо чех хүн байна тий. Одоо бараг 98 настай геологч ерөнхийлөгч маань очиход уулзсан штэ тэр хүнтэй. Элчин сайдын яам дээр урьж авчираад ингээ уулзаад тийм одоо хэлхээ холбоо маш их байдаг. Одоо бол юуны Чехийн одоо жишээл яг ковидоос өмнө бол Чехийн бизнесийн жил болгон чартер онгоцоор хурж Монголд ирж ингэж одоо бизнесийн форумыг зохион байгуулдаг бас. Одоо ч гэсэн ирсээр л байгаа. Гэхдээ Чехийн бизнесийн евро аймагуд руу явдаг болсон байна. Дорногов руу явж нөгөө юуны нефтийн үйлдвэр чөлөөт бүс үтсэн, Арангаа руу явсан, одоо Төвийн аймагуд. За одоо Эрдэнэт рүү явсан. Эрдэнэтэд одоо Чехийн хөрөнгө оруулалтаар 1700 орчим ийм юу баригдаж байгаа. Нөгөө айлын орон сууц 1700 айлын орон сууц 2027 гэхэд дуусна гэж. Тэгэхээр чин тэр бол их том бүтээн байгуулалт. Мэдээж хүн хоорондын харилцаа бол одоогороо ч их одоо өргөн. Энэ бол мэдээж үеийн үед л
байх ёстой. Ер нь бол хоёр орны харилцааны гол түшиг тулгуур нь бол хүн хоорондын харилцаа байгаа. Гэхдээ түрүүний миний нөгөө хэлсэн тэр 4,000 хүүхэд чинь миний бодлоор бол одоо ингээд тэр хүүхдүүдийн чинь тоо байгаа. Одоо 2700 орчим нь ямар бүх шатны сургуульд явдаг. Тэгээ ингээд жилд нэг 100-аас 150 хүүхэд 12 дугаар анги төгсөх боломжтой болж байгаа. Тэгээ за 100-аас 150 хүүхэд төгслөө гэхэд 50 нь ямар ч байсан нэг Европын холбооны улсын одоо улсад хүлээн зөвшөөрөгдөх дипломтой төгснөө л гэж би хардаг. Тэгэхээр тийм учраас тэр бол их том нөгөө оюуны хөрөнгө оруулалт мөнгө үлмөө. Манайхан зүгээр ярьдаг одоо энэ хүүхдүүд монгол хэлээ мартчлаа, соёлоо мартчлаа гэл тэр бол нэг хэрэг. Нөгөө төгөөр их олон монгол залуучууд хүүхдүүд Европын холбооны улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой мэрэгжил мэдлэгтэй босч ирнэ гэдэг ч юм бол бас л их алстаа маш хэрэгтэй том хөрөнгө оруулалт болно. Тэгээ мэдээж одоо эх орон одоо чөлөөтэй орж гарч яхад хизээ нэгэн цагт ирж байгаа шүү дээ. Ер нь бол тийм ээ. Монголчууд ч юм бол нэг тэгэл орхино гэж байхгүй. Тэр талаар бол давуу талаас. Тэгж л бодож байна. За баярлалаа үзэгчтэй бид өнөөдөр бүгд найрамдагчийг улсад элчин сайдаар ажилласан Гансүхгүйтэй бид ярилцлаа. Мэдээж хоёр улсын боловсролын харилцаа, за мөн илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээ. За хоёр улсын хамтын ажиллагаа ер нь аль агуулгаараа аль салбартаа илүү ус өргөжөнд хэлж байгаа энэ асуудлаар ерөн тойронд ярилцлаа. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. За бидний урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Их баярлалаа. За баярлалаа үзэгчтэй. Энэ удаагийн тодруулга ярилцлага өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.